Ивент итгэгч мэдээлэл технологийн тэргүүлэгч үндэсний групп компани ICT. Нэг л өдөр цахиурын хүндэд гарна гэсэн хүсэл тэмүүлтэйгээр бүгдийг тэг цэгээс эхлүүлсэн залуус өнөөдөр тэр бомоор үнэлэгдэх компани цогцлоож чадсан байна. Мэдээж бүгдийг эхлүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл зөндөө тулгарсан ч тэд чадсан. Ингээд Монгол залуусын оюун ухааныг дэлхийн тавцанд хамгаалж Монгол улсаас хамгийн анхудаа цахиурын хүндэд хувьцаагаа гаргаж чадсан Erxis компаниг үүсгэн байгуулагч Минд Оршихын түүхийг хамтдаа хуваалцъя. За намайг амар таймны Минд Орших гэдэг. За Erxis компани хамтран үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирлаар ажилладаг. За яг хуу бид IT-ийн салбарт ер нь бол 2010 онд орсон. Тэгээ гол зорилго нь ер нь Монгол инженерийн бүтээлийг цахиурын үндэд гаргая гэдэг зорилготойгоор анх 10 онд одоо мөрөөдөл дээрээ нэгдсэн залуучууд үүсээд тэгээ ер нь бол манай Erxis маань бол үндсэндээ бидний гадаад зах зээлийг зорж хийсэн 5 дахь бүтээгдэхүүн байна. Тэгэхээр энэс өмнө бол бас нэлээд ингээд уналттай босолттой явж байгаа. Тэгээд 16 онд ер нь яг өөрсдөндөө зориулсан маркетингийн технологи гэдэг салбарыг сонгоод тэгээ ер нь нээлттэй ихийн програм хангамж хинч одоо дэлхийн өнцөг болон бүрээс татаж аваад ашиглах боломжтой. Ер нь бол нөгөө Монгол инженерийн эд хавыг харуулчээ тий эдгээр юу хийж чаддгийг ойлгуулчихъя гэсэн ийм зорилготойгоор бол ер нь Erxis төсөл маань бол эхэлжсэн байна тий. Үндсэндээ бол өөрсдөндөө зориулж энэ бүтээлээ хийсэн. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь энэ одоо хөгжиж буй улс оронд үйл ажиллагаа явуулж байгаа гарааны бизнес компани өнөөдөр одоо маркетингийн технологи ашиглахад бидэд өмнө нь бол одоо ингээл янз янзын програмууд дээр бас нэлээд хэдэн төгрөг сар болгон төлж исэн л доо. Тэгээ ерөнхийдөө өөрийнхөө асуудлыг шийдэе гэдэг ийм зорилго өөртлөөд ер нь бол бүтээлээ хийсэн. За одоо бол Erxis компани маань Америкт бүртгэлтэй Америкийн одоо санхүүгийн зохицуулах орноос өөрсдийнхөө хувьцааг олон нийтэд одоо худалдаалах эрхээ авцсан. Компанийн үнэлгээ нь бол нэг 20 орчим сая долларын үнэлгээтэй 75 хөрөнгө оруулагчтай сая гаруй доллар босгоцсон ийм за 30 гаруй хамт олонтой ийм хамт олон явж байгаа. Тэгээ бид хэдийн хувьд яг нь 5 дахь бүтээгдэхүүн гэдэг маань өөрөө олон ингээд нөгөө өмнө нь 4 бүтээгдэхүүн дээр алдаж үзээд за ер нь энэ бизнес модель болохгүй наа. За эсвэл за юу гэдэг бэлэн мөнгөө ингэж удирдах чадаагүйгээс болоод нэг төслөө зогсоож явах жишээний ч юм. Тэгээд яг 16 онд яг ойлгосон юм нь бол эхлээд ер нь ингээ олон улс руу гарах гэж байгаа бол эхлээд хүнд хэрэгтэй юм хийд юм байна. Тэрнээс биш бол ингээл хэвлэл мэдээлэлд гарах гал эсвэл хөрөнгө оруулалт татах гэж юм хийхээр богино настай байд юм байна. Тэрнийхээ одоо юу гэдэг ингээл хөрөнгө оруулалт татна гэдэг чинь өөрөө асар их ингээд цаг хугацаа ордог. Яг ингээл ялцчгүй ингээд арай амраар л бодоол болгочих юм шиг л санаадсэн. Тэгээд яг 16 онд бол ойлгосон юм. За ерөөсөө энэ төслийг ингээд орхихгүй одоо ингээд үргэлжлүүлээ. Ингийн тулд ер нь ийм open source буюу нээлттэй ихийн програм хангамж хийчээ. Тэгээд дэлхийн аль ч өнцөг булангаас бас ингээд биднэрт орж ирээд энэ бүтээл дээр ингээд хамтраад ажиллах энэ хүмүүст ч гэсэн ингээд нээлттэй тий. Бид нар ч гэсэн өөрсдөө одоо тодорхой хугацаанд өөр ажил руу орчоод эргээд төсөл рүү ороход бас орхичихгүйхан шиг байна гээл. Тэгэл хамгийн гол юм нь өөрсдийнхөө л яг бүтээгдэхүүн буюу өөрсдөндөө хэрэгтэй бүтээгдэхүүн байлгая гэдэг тэр л одоо зорилго нь ер нь бол хүчтэй байгаа л. Тэгэл яг одоо ч юм бол дэлхийн 100 гаруй улсад 25,000 гаруй бизнес ер нь бол манай бүтээлийг ашигладаг. Тэгээд яг Монголд бол одоо том компаниуд гэх юм бол тэгэл Таванбогд, Голомт, Mobicom, Skytel гэл те Capitron, Apo гэл ер нь томоохон компаниуд нь бол бүгд л ойлгоол дэмжиж ер нь бол ашиглаад явж байгаа тий. Гол юм бол бидэд ямар ч байсан нөгөө цахиурын үндэд дээр бүртгүүлээд тэнд ингээд санхүүгийн зохицуулах орноос нь одоо хувьцаа худалдаалах эрх авна гэдэг бол
бас хурган энэ бол Монгол улсад одоо тохиож байгаагүй үйл явдал. IT-ийн салбарт бол тэр ялангуяа болж байгаагүй. Тэгэхээр яг харж байгаа зүйл маань мэдээж одоо юу гэдэг өөрсдийн зорж байгаа одоо бид чинь өшөө нэг 3.5 сая доллар босох хүртэл өшөө нэг 2.4 сая доллар босох дутуу байгаа. Энийгээ босгох нь за үндсэн одоо удирдлагын бага зузаатах нь тий. Тэгэл яг үндсэн нөгөө гадаадд ашиглаж байгаа хэрэглэгчдийнхаа тоог л гол нь нэмэх ёстой. Тэгж чадах юм бол үндсэн одоо нөгөө институт хөрөнгө оруулалт буюу VC хөрөнгө оруулалтаа авах. Тэгэл цаашаа эргээл одоо хүн хүчээ нэмэл явах юм бол зорилготой. Яг өнөөдөр нөгөө ингээд 11 жилийн дараах өндөрлгөөс ер нь бол асуудлыг гэдэг юм уу ер нь юмнууд маань ингээ харагдаж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл энэ маань өөрөө тийм одоо богинохон хугацаа бол яалтчгүй байгаагүй. Үнэхээр одоо худалчунд бол тийм хүнд зам, шантармаар ийм замууд байсан. Тэгээд миний ихэнх нь бол нөгөө одоо юу тийм 99.99 тийм миний л бас алдаа дутагдал гаргаж тэндээсээ суралцаал тий жоохон мэдлэг чадвар дутуу байсных бол байгаа. За одоо бол эрхс маань өөрөө яг олон улсын нөгөө одоо юу тийм за захиурын хөндийн стандартаар бол ер нь нэлээд гарааны компани шүү дээ. Хэдийгээр яг 16 оноос битэд эрхс дээрээ төлөрсөн гэж байгаа боловч одоо тухайн үед ч тэр ер нь одоо ч гэсэн ингээд яг технологийн гарааны компанид Монголоос эсвэл одоо ингээд хөрөнгө оруулагчид маань тоглогчд нь бол харьцангуй цөөн. Яасан зүгээр яг хамгийн ингээд нөгөө гол гардаг алдаа нь өөрөө яг ер нь ихэвчлэн фаундер нь л да тий. Ер нь одоо фаундераасаа л болдог. Тэрнээс бол баг хамт олноос болоод юм бол харьцангуй гайгүй. Тэгэл яг энэ үед чинь тийм тэгэл фейлер гэх юм бол бүр ингээд тооч юм бол яриад дуусгааргүй тэгэл өдөр болгон фейлдэл өдөр болгон сураал яг аль болох нөгөө гаргасан алдаага гаргачихгүй гэж байна. Нөгөө хитрхийг алдаа гаргацсан болохоор нэг хоёр алдааг сонгоод ярина гэхээр айгүйтэй. Гэтэ яг том юм бол ер нь бол нөгөө хамгийн том юм бол мэдээж нөгөө баг хамт олон шүү дээ. Баг хамт олон болгоныхоо ингээд хүн бүрийн түлхүүрийг олж чаддаг байна гэдэг бол өөрөө хамгийн том зүйл. Тэгээд зарим үед яг баг хамт олонныхоо хүнээ алдна гэдэг ч юм бол асар том одоо компани IT-ийн компанийн хувьд бол ер нь ямар ч бизнесийн хувьд бол хүнээ алдна гэдэг бол том одоо алдаа дутагдал ер нь одоо фаундер өөрөө тий байгууллагын соёл эсвэл цалин урамшил карьер гэдэг ч юм ингээ олон юм нь болоогүйгээс болол хүн ажиллаа өгье гэж байна шүү дээ. Энэ бол одоо хамгийн том фейлер. Хоёр дахь нь бол ер нь энэ мөнгө те энэ бэлэн мөнгөнийг ингэж зөв удирдна гэдэг бол асар том одоо зүйл. Энийг бол үнэхээр бол одоо би одоо асар муу хийдэг те одоо нэг ингээд ер нь бол мөнгө олох нь ингээд гайг байхгүй. Ингээд бүтээгдэхүүн зараад үйлчлэгээгээ зараад ингээд олж болдог. Тэрийг ингээд зөв зохистой зарцуулна гэдэг маань өөрөө одоо хамгийн том хоёр дахь миний бол гаргаж исэн том алдаанууд бол энэ үүдэг. Тэгээд яг бусад хүнээс гэх юм бол яг тийм ингээд хүнд бас итгэмтий зангаасаа болж байгаад одоо мөнгө авч чадаагүй дээр нь холигтуулаад дээр нь одоо хамт олноо ч гэсэн тэр хүнд алдаад гэдэг ч юм уу те иймэрхүү яг. Захиурын хөндий гэдэг чи өөрөө ерөөсөө л community буюу те ингээд одоо тодорхой яг улс үндэстэн болгоноор нэгдсэн улс шүү дээ те. Тэгэхээр тэнд бол өөрөө нөгөө Монгол гэдэг identity өөрөө яг Монгол инженер гэдэг Монгол стартап гэдэг зүйл айгүй чухал. Тэгэхээр тэрийг л бид нэр арай илүү олон аваачих. Тэр нь бас бидний одоо дараагийн том зүйл. Одоо нөгөө түүчэлээд ингээ аль хэзээ ингээ мөсийн зүсэд яваад байгаа. Тэгтээ нөгөө эн чинь би бинийгээ дэмжиад дооройж нэг аруулаа байгаад те 10 компани за нэг бодвол нэг 30 co-founder хоорондоо зовлон жаргалаа ярьдаг. За 30 компани нэг одоо 100 C-level удирдах түвшний албан тушаалтнууд нь хоорондоо ингээд зовлон жаргалаа хуваалцаад бидний ингээд гарсан алдаа дутагдал дээр дөрүүлүүд яаж илүү хурдтай явах уу, амжилттай явах уу гэдэг
тэр л одоо боломжийг дараагийн ямар ч гэсэн нэг 10 жилд бол нэлээд нээх төлөвлөгөөтэй байгаа.